Монгол Тэмүүлэл сургуулийг өөрийн байрнаас нь нүүлгэж төв сургуулийн байрыг Баянзүрх дүрхт байрлалтай 133 дугаар сургуульд эзэмшүүлэхээр үйл ажиллагааг явуулсан байна. Үүнтэй холбоотойгоор Тэмүүлэл зохицолбор сургуулийн эцэг эхчүүдийн зөвлөл тусгай эцэг эхчүүд нь болохоор Сүхбаатарын талбайд жигсаал хийж байна. Кембрижийн хөтөлбөртөө төрийн өмчөд Монгол Тэмүүлэл сургууль анх 2017 онд өөрийн эзэмшлийн байранда үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Тухайд нийслэлийн ерөнхий боловсролын 133 дугаар сургуулийн хичээлийн байрны асуудал шийдэгдэтэл Монгол Тэмүүлэл сургуулийн 1-2 дугаар давхурд төр хугацаанд байрлуулах шийдвэр гаргасан байна. Ингэхдээ хүүхдийн тоог 450-аас хэтрүүлэхгүй гэсэн шаардлагыг тухайн үеийн сайд тавьсан бөгөөд үүнийг тус сургууль хүлээн зөвшөөрчээ. Гэтэл өнөөдөр нийслэлийн ерөнхий боловсролын 133 дугаар сургууль 2000-аад сурагчтай болж ачааллаа нэмэгдүүлснээр барахгүй Монгол Тэмүүлэл сургуулийг энэ оны 11-р сарын 2-ны өдөр өмчийн байраа чөлөөлж өгөхийг шаардсан байна. Ингээд сургуулийн байраа буулгуулсан Монгол Тэмүүлэл сургуулийн сурагчид худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн байранд төр байрлахаар болоод байгаа юм а. Үүнийг эцэг эхчүүд хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг илэрхийлж өнөөдөр Сүхбаатарын талбайд жигсаал зохион байгуулж байна. Мөн тэд жигсаалын дараа ерөнхийлөгч, ерөнхий сайд, улсын хурлын дарга болон холбогдох албаны хүмүүст сургуулийн байраа эргүүлж авах талаар шаардлага хүргүүлнэ гэдгээ хэлсэн юм а. Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн 1-р байрлал 11 сарын 2-нд бид нарыг нүүлгэн шилжүүлнэ гэж байгаа. Яг энэ амралтын үеэр бид нар бол тэр байрлал нүүхгүй. Яагаад те 133 дугаар сургуулийн хүүхдүүдийг ачааллыг бууруулад тэр хамран сургах тойрог гэдгээр нь тойргийнхэн дагуу хуваарлцсан нийслэлийн засаг нийслэлийн боловсролын газрын даргын ган тулга даргын өөрийнх нь тушаал байгаа хамран сургах тойрог хуваарлах тухай тэр дагуу нь яагаад 133 дугаар сургуулийн хүүхдүүдийг хуваарлаад ачааллыг бууруулж болохгүй байгаа юм бэ? Заавал яагаад манай Монгол Тэмүүлэл сургуулийн хүүхдүүдийг өөрийнх нь байрнаас нүүлгэх гээд байгаа юм бэ? 133 дугаар сургуулийн бол газрын асуудлыг нь нийслэлээс 2 удаа шийдээд газрын эхнийх нь газар бол Маргаантай гээд шүүхийн шатантай явж байгаа юм байлаа. Тэнгүүд дахиад газрын асуудлыг шийдээд Дүнжин гарваас зүүн тишээ барилгын ажил явагдаад 2020 оны 8 сард ашиглалтанд орно гэд барилгын ажил 40% та явж хахад яагаад заавал ингэж өшөө боломжууд байхад тэр боломжуудыг ашиглахгүй улсын төсвөөс 5-600 сая төгрөг гаргаж Монгол Тэмүүлэл сургуулийг өөрийнх нь байрнаас нүүлгэх гээд байгаа юм бэ? Энд хэний ирхаш яваад байгаа юм бэ? Энд бол бид өхөд үнэхээр дургуутч. Амархан дарга. Хаалхан шаардлын авчаад явъя. Эцэг эхийн төлөөллүүд ярихдаа хамгийн ноцтой зүйл бол Монгол Тэмүүлэл сургуулийн эзэмшлийн байрнаас нь гаргаад төрөөсийн байранд оруулж байгаа явдал юм. Энэ бол төрийн мөнгө иддэг хэдхэн хүний арга зам, нийслэлийн засаг дарга амар сайхан үүнийг анхааралтай авах хэрэгтэй гэдлээ. Дээр нь 26 дугаар хорооноос улсын хурал сонгогдсон бидний сайн мэдих жижиг дунд үйлдвэрлэгчийн инхаяр цаанаар холбоотой энэ хүн уг тойргоос дахин сонгогдох арга хайж иргэдийн итгэлийг татахын тулд ийм үйлдэл хийж байгаа юм гэсэн бодолтойгоо хэлсэн юм а. Тэгэхээр төсвийн мөнгө яаж идэж уудаг алтан жишээ нь яг энэ сургууль дээр хэрэгжээд байгааг үнэхээр харамсалтай байна. Үүнийг шийдэж өгөхийг бид шаардаж байна, жигсэж байна гэдгийг хэлсэн юм а.